За сайн байцгаана уу. За өнөөдрийн бидний үзэх хичээл Монгол бичгийн онцлог үсэг байдаг. Хоёр гэгүүлчээр нэг үсгийг тэмдэглэдэг. За тэр маань кирилл бичгт байдгүй, кирилл бичгтээ давхцдаггүй. Энэ үсгийг ихэнхлэг үсэг гэдэг. Ихэнхлэг үсгийг үзэх юм аа. За энэ маань бидний Монгол бичгийн цагаан толгойн сүүлчийн үсэг болж байна гэсэн үг ээ. За тэгэхээр монгол хэлэнд хоёр янзын юм байдаг. Хоёр янзын юм байдаг. За тэгэхээр энэ энийг болохоор бид яаж тэмдэглэдэг вэ гэхээр хэлний угийн үзүүрийн гээд гэвч энэ маань яг нэг хэлбэрээр энэ үсэг энэ хэлбэр мөн энэ үсгийн хэлбэрээр тэмдэглэдэг. За тэгэхээр бид юугаар ялгадаг гэдгийг л одоо авч үзье. Он, сүн, зүн, хүн, ан, байн. Гэтэл энэ бүхэн бол одоо дандаа энэ үсгээр төгсөж байна. Гэтэл үүнийг хэлний үзүүрээр хэлчих юм бол он ардаа гişтэй болчих чинь. Ардаа гişг авчиж чинь. Сүн ардаа гişтэй, зүн ардаа гişтэй, үн ардаа гişг, ан ардаа гişг, байн ардаа гişг. Тэгэхээр бид кирилл бичгт буюу монгол хэлэнд байдаг тэр хоёр энийг хэлний уг үзүүр хоёрыг зөвхөн ард нь гişгтэй байдлаар ингэж ялгадаг юм байна. Үзүүрээ энэ ард нь гişгтэй бичдэг юм байна. Тэгвэл одоо монгол бичгээр бас энэ хоёр юм бол хоёр өөр дүрсээр тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл монгол бичгт хоёр юм байна. За нэг нь болохоор бид мэднэ. За энэ юм бол хэлний үзүүрээ. За хэлний үзүүрээ энэ гэж байгаа боловч яг одоо хэлний угийн энийг бас тэмдэглэж болдог энэ энээр. За тэгвэл бид энэний ардад дандаа хардаа гişгтэй одоо бичигддэг энэ үсэг. Гişггүй бичигддэг гэвэл энэ тусал байхгүйгээр ганц энэ сүүл хэлбэрээр байдаг. За тэгвэл энэ хэлбэрийг бид мэднэ. Энийг баг инхлэг гэж нэрлэдэг. Тэгвэл одоо хоёр үсгээр тэмдэглэдэг. Ингэ гэсэн хоёр үсгээр тэмдэглэдэг. Тим энэ үсэг байж байна. За тэр ингэ гэдэг хоёр үсгээр тэмдэглэж байгаа энэ хэлбэр нь бол энэний араас дандаа гийгүүлэгч авч явах хэрэгтэй. Энэ хэлбэр хизээж гişг авахгүй гэсэн. Тэгэхээр өнөөдөр бид үсэг үрийг үзэхдээ үгийн ихэнд ордог хэлбэр, дунд ордог хэлбэр, хадагт ордог хэлбэр гэж байсан бол одоо энэ хэлбэр үгийн ихэнд байхгүй болж хувирлаа. Яагаад тэгэхээр тийм ээ? Монгол хэлэнд хоёр гэгүүлэгчээр эхэлсэн үг гэж байхгүй. Энэ sky гэдгийн sky тийм үү? За одоо мөн школ яг энэ бол залгамал хэлний явдал биш, энэ бол нугалмал хэлний явдал. Энэ хоёр гэгүүлчээр эхэлсэн үг гэж байхгүй учраас үгийн ихэнд ихэнхлэгийн араас хоёр ахаад гэгүүлэгч орсон тийм хэлбэр гэж нэгч байхгүй. Тийм учраас үгийн ихэнд байдгүй юм байна энэ хэлбэр. Тэгвэл үгийн дунд байдаг юм байна. За үгийн дунд энэ хэлбэр байна. За хизээ бичгдгийн дараа нь авч үзье. Үгийн адагт болохоор энэ хэлбэр байж байна. За тэгвэл бид монгол бичгт байдаг энэ хоёр энэ хэлбэрийг аваад үзсэн юм байна. Одоо тэгэхээр өнөөдрийн бидний авч үзэх хичээл болохоор энэ ихэнхлэг буюу ингэ үсэг гэдэг энэ хэлбэрийг авч үзэх гэж байна. Өнөөдрийн хичээл. За тэгвэл ингэ үсэг нь ямар үсэг юм бэ гэхээр бид гийгүүлэгчиг дотор нь хоёр хувааж үздэг. Юу гэж хоёр хувааж үздэг вэ гэхээр дэвсгэрэлдэг үсэг, дэвсгэрэлтгүй үсэг гэж хоёр хувааж үздэг. Тэгвэл ингэ үсэг маань дэвсгэр үсэг юм. Дэвсгэр үсгийг бид нэр хатуу 6 зөөлөн 5 гэд 11 ширхгээр авч үзэж байна. Тэгвэл энэ 11 болохоор энэ дэвсгэр үсгийн 11-ээ дотор нь ингээ хоёр хуваачл. Юу гэж хоёр хуваах вэ гэхээр тийм ээ? Дэвсгэрэлж байгаа хэлбэрийг шүү зөвхөн. Дэвсгэрэлтгүй үсэг нь бол тусгай 7 дандаа ардаа гişг авдаг гэгүүлэгч байж байдаг. За тэгвэл дэвсгэрэлж байгаа 11-ээ дотор нь 6 5 гэж хуваадаг байсан бол тэр нь юуны хуваалт гэхээр хатуу дэвсгэр зөөлөн дэвсгэрийн хуваалт байсан бол бид 11 гэд хуваачл. Энэ 11 гэдэг хуваалт болохоор бидний энэ хичээл дээр зөвхөн гаргаж ирж байгаа тийм хуваалт гэж ойлгоорой. Тэгвэл энэ 10 нь яадаг юм бэ? 10 дэвсгэрэл нь бас ардаа гişг авна гэсэн үг. Гэтэл бидний өнөөдрийн авч үзэж байгаа ингэ үсэг маань өнөөдөр үл тийм ээ. Энэ бол ардаа хизээч гişг авдгүй зөвхөн ямагт дэвсгэрийн байран дээр тохиолдог. Ямагт дэвсгэрийн байр буюу одоо банк дэвсгэрлэг тэр тохиолдол гэж яах вэ гэхээр үгийн дунд гişгийн дараа гийгүүлэгч юм зөвхөн энэ байранд тохиолдно. За тэгвэл үгийн адагт гişгийн дараа гийгүүлэгчийн төгсгөл болж хувирлаа. Тэгвэл энэ хоёр байранд л зөвхөн тохиолдно. Энэ ингэ үсэг. Өөрөөр хэлбэл энэ үсгүүд нь болохоор яах вэ гэхээр энэ 10 гэгүүлэгч маань одоо ингээд үгийн адагт дэвсгэрэл нь бас
ард маань араасаа гişиг авна гэж. За тэгэхээр энэ дээр зөвхөн эн гэдэг нэг гэгүүлэгч дээр жишээ аваад. Он гэдэг маань гişгийн дараа үг төгсгөж байна. Бас ун гэд гэгүүлэгчийн араас гişиг авч ингэж явж байна. За тэгэхээр бол энэ 10 гэгүүлэгч нь дэвсгэрлийн хажуугаар ардаа гişиг авдаг юм байна. Харин ихэнхлэг маань хизээд ямагт дэвсгэрийн байран дээр зохиолдог юм байна. Дэвсгэрийн байр гэдэг бол үгийн дунд энэ байр, үгийн хадагт энэ байр. За тэгэхээр өнөөдрийн бидний авч үзэх ихэнхлэг үсэг маань болохоор хизээч гişгээр амилдгүй үсэг байна. Гişгээр амилдгүй үсэг. Дандаа ардаа үгийн дунд тохиолдолд ардаа гэгүүлэгч аавна эсвэл үг төгсгдөг тийм үсэг байна. Тэгэхээр бид өнөөдөр одоо ямар хэсгийг авч үзэх вэ гэхээр одоо тэгвэл энэ маань үгийн дунд хэрхэн тохиолдох юм бэ? Үгийн хадагт хэрхэн тохиолдох юм бэ? За тэгвэл энэ яагаад ингэж хоёр дүрсээр ингэж тэмдэглээд байгаа юм бэ? Нэг үсгийг яагаад хоёр дүрсээр тэмдэглээд байгаа юм бэ? Энэ бүх талаас нь одоо ингэж нарийсгаж авч үзье. За, ингээ үсэг. За тэгвэл үгийн дунд тохиолдог гэсэн. Үгийн дунд үгийн адагт тохиолдно гэсэн. За тэгвэл үгийн дунд тохиолдохдоо энэ хэлбэр нь ийм хэлбэртэй байна. Үгийн адагт тохиолдохдоо энэ хэлбэртэй байна гэж ингэж авч үзлээ. Тэгвэл одоо бид нар энэ хэлбэрийг галиг тийм галиг нь ямар байх вэ гэхээр ингээ үсгэд ингээ тэмдэглэсэн. Ингээ үсгээ ингээ тэмдэглэсэн. Тэгвэл энэ хоёр гэгүүлчээр яагаад тэмдэглэдэг юм бэ? Энэ асуудлыг нь эхлээд авч үзье. За үгийн дунд хэлбэрийг эхлээ авъя. За нэгдүгээрт за энэ анд гэсэн үг гэж байна. Анд. За бид одоо бүгд мэдж байгаа. Анд гэдэг анд байж байна. За энд за энэ өгчүү гэд ингэ байж байна. Өгч гэж байна. За тэгэхээр энд яаж юм гэхээр анд гэд Д гэдэг гэгүүлэгч өмнө эн үсэг байж байна. Тэгвэл гэгүүлэгч өмнө орсон эн үсэг өмнө цэг тавьдаг. Цэг тавьдаг. За тэгвэл тэр хэлбэр маань хаана байна гэхээр энд байж байна. Энэ байж байна. За тэгвэл энийг ингээд энд доош нэгэ гаргаад ирлээ. Доош нь гараад ирлээ. Тэгвэл гэгүүлэгч өмнө орсон эн үсгийн Г үсгийн ардаа гიშггүй байдаг хэлбэр энэ байж байна. Үгийн дунд дэвсгэрэлтэх хэлбэр. За тэгвэл энэ хэлбэр нь энэ байж байна. Энэ байж байна. За тэгвэл энэ хоёрыг одоо нийлүүлэхээр үгийн дунд юу болж байна гэхээр энэ үсэг маань байж байна. Тэгэхээр эндээс үүдээд энд бол эн үсэг нь байж байна. За энд эм үгэнд ордог Г хэлбэр байж байна. Тэгээд тэрхэр энийг юу гэж үзэх вэ гэхээр эн Г гэж галгилдаг юм байна. За энийг шууд одоо хэрвээ латинаар галгилах юм бол энэ бол эн G гэж явдаг. За тэгэхээр энд болохоор эн G гэсэн энэ хэлбэр ингээ гараад ирж байгаа. За тэгвэл эн Г гэсэн хэлбэр нь ингэж бүтдэг юм байна. Үгийн дунд хэлбэр нь. За тэгвэл үгийн адагт байдаг хэлбэр нь үгийн адагт байдаг хэлбэр. За мөн саяын бичиж авч үздэг анд гэдэг хэлбэрийг авч үзье. Анд гэдэг хэлбэрийг авч үзье. За энд болохоор өг гэдэг хэлбэрийг. За сая авч үзлээ. Энэ бол эн үсэг байж байна. Энэ эн үсэг байж байна. Өөрөөр хэлбэл энд шүд ингэ байж байна. За тэгтэл одоо ингээд өг гэд эм үгэнд ордог гэ үсэг. Өг гэж байна. За тэгвэл энэ хэлбэрээ бичлээ. Энэ хэлбэрээ бичлээ. Энэ хэлбэр. За тэгвэл энэ хоёроо нийлүүлэхээр яасан гэхээр энэ. За тэгэд энэ эн гэ. Энэ хоёр нийлэхээр эн гэ болно. За эн жи. За би энэ яагаад энийг бичээд байна гэхээр энийг яаж дуудах юм бэ гэдэг энэ талаас нь. За тэгэхээр бид Монгол бичгийн галиг гэдэг нь юу хэлдэг юм гэхээр бичгийн галиг гэдэг нь ер нь юу хэлдэг гэхээр хаана ямар хэлбэрийн түүнийг л өөр дүрсээр тэмдэглэж байгаа. Түүнээс биш тийм ээ. Энэ ямар нэгэн ганц үсгийг аваачаад ганц авиаг аваачингууд хоёр одоо дүрсээр тэмдэглээд байгаа юм биш. Энд байж байгаа энэ бол гэгүүлэгчийн өмнөгаа эн үсэг байна. Эн үсэг байна. Энэ бол эмгүнд ордог г байна. Тийм учраас энэ хоёрыг нийлүүлээд энгэ гэж бичдэг юм байна. За тэгс мөн гэгүүлэгчийн өмнө ордог эн үсэг энд байж байна. Үгийн адагт ордог г үсэг маань энэ байж байна. За тэгвэл энэ хоёрыг нийлүүлээд энгэ гэдэг юм байна. За тэгэхээр энэ галгийг болохоор бид юу гэж ойлгох вэ гэхээр энэ ганц үсгийг яагаад хоёр зүрхээс тэмдэглээд байна гэхээс илүүгээр энэ бичгийн галиг гэдэг бол хаана ямар хэлбэрийн түүнийг л тэмдэглэдэг юм байна шүү гэдэг. Энэ талаас нь ойлгоорой. За тэгвэл одоо энэ хэлбэрийг яаж дуудах юм бэ гэдэг. Яаж дуудах юм бэ? Одоо бид ингээ мэдж байгаа. За тэгвэл энийг одоо яаж дуудаг галиг нь болохоор энийг уртаар дуудаарай тийм үү? Энэ хэлбэрийг нийлцэг уртаар дуудаад бай. За ингээд ing гэсэн энэ хэлбэрийг болохоор энийг шууд одоо ингэж ардаа гişгээр хамаршуулж хэлээр гэсэн. Энэ байдаг. Яг мөн түүнтэй ялгаа авахгүй энийг ингэ дуудахтаа тийм ээ. Заавал одоо энэ г үсгийг хэлэхгүйгээр тэр ing-ний адилаар ингэ ан гэж ингэж шууд ингэ ардна гişгүй байлаар тэгж дуудаж хэвшээрээ гэж. За тэгэхээр бид бол ихэнхлэгийн
галгийн тийм ээ яагаад хоёр үсгээр тэмдэглэсэн. За ингээд үгийн дунд болон адагт байдаг энэ задаргааг нь гаргаж өглөө. Мөн одоо хэрхэн яаж дуутахыг гэж тайлбарлалаа. За бид өхөө үгийн дунд ихэнхлэгийг хэрхэн яаж гайлгладаг, яаж үчигдгийг аваад утсан. За тэгвэл одоо үгийн дунд хаана тохиолдохыг авч үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид ихэнхлэгийг шийдчих юм бол үлдэж байгааг нь бага ихэнхлэгээр үчих юм байна. Бидний өмнөх үтсэн үсгээр үчих юм байна. Ингээ ойлгочих хэрэгтэй. За тэгвэл Монгол хэлэнд нэг үгэнд эн үсэг ороод түүний араас за г иш үсэг орсон. Ийм тохиолдол байна. За тэгвэл ийм үгнүүд ямар үг байна гэхээр за одоо энэ дээр бидний одоо хамгийн одоо мэдүүл зөх хөстөө гараад ирлээ тийм Монгол гэд ингээ байж байна. За энэний дараа хэ орсон үг гэж байна. Мөнх гэд ингээ байж байна. За энэний дараа иш орсон үг гэж байна. Унш эн иши. За тэгэхээр энэ бүхнийг юу гэдгийг хэрвэл энэ г үсгийн өмнө эн үсэг орсон гэсэлгээр энэ дээр нэмэх г гэдэг угсрал байна. Энэ дээр нэмэх х гэсэн угсрал байна. Энэ дээр нэмэх иш гэдэг угсрал байна гэж ингэж ойлгох ёстой. Яагаад гэвэл энийг бол хоёр гээгүүлэгч нэг дөр давхарлан үгийн дунд орохыг бол нийлц угсрал гэж тэгж хэлдэг юм. За өөр одоо ингэж за тэгвэл энэ эр үг байж байна. За тэгвэл эм үг авъя. Эм үг авъя тэгвэл за мөнгө. За энд одоо эр үг авъя. Анх. За одоо энэ өшөөгөр одоо унш гэж байна. За тэгвэл одоо дунш. За өшөө бас үг авъя. Ханш гэд. Өөрөөр хэлбэл энэ бол бид бүхний одоо мэдүүл зөх хөстэй нийлц. Тэгвэл энэ үсэг гэдэг маань бол бүх гийгүүлэгчийн өмнө тохиолдоод байдгүй юм байна. Бас одоо тийм ээ тодорхой ийм гийгүүлэгчдийн өмнө бол маш олон одоо энэ үсэг тохиолддог юм байна. Энэ бол монгол хэлний явдал. Тэгвэл үүнийг монгол үчгээр яаж очих вэ гэсэн? Монгол үчгээр яаж очих вэ? Тэгвэл энэ эн үсгийг өөрөөр хэлбэл ингэж ойлгоорой. Энэ эн үсгийг энгэ буюу энэ үгийн дунд орж байгаа энэ хэлбэрээр бичээд түүний араас за одоо г гэж явах юм бол бид мэдж байгаа гэвэл эр үгэнд ордог хэлбэртэй, эм үгэнд ордог хэлбэртэй. За х мөн эр үгэнд ордог хэлбэртэй, эм үгэнд ордог хэлбэртэй. За тэгээд иш. За ишийг яаж үчих гэхээр ишийг болохоор хоёр тусалтай байдлаар. Хоёр тусалтай биш арда шил бичигдэх байдлаар ингэж бичнэ гэсэн. Энэ одоо хариултыг гаргачлаа. Өөрөөр хэлбэл энийг бид юу гэж ойлгох вэ? Энэ одоо нэг тийм загвар теорем байна. Энэ теорем байна. Энийг мэдчих юм бол энэгээр маш олон үгийг зөв бичгдийн болцоотой болж ирнэ гэсэн үг. За тэгвэл энд байж байгаа Монгол гэдэг үг одоо тийм Монгол гэдэг үгийг яаж бичих вэ гэхээр за Монгол. Өөрөөр хэлбэл үүнийг бид хэрхэн яаж бичихгүй байх вэ гэхээр хүн ингэж бичдэг. Одоо биний мэддэг одоо юу ч нэн шүү дээ гэж Монгол гэдэг. Ингээд энэ эн үсэг ингэж тавингууд ингээ г тавиад. Бага анхлаг гэдэг бид нар цэг тавьж бичдэг эн үсгийг мэдэж байгаа. Гэтэл энд болохоор л хэрхэж ингэж бичихгүй гэсэн. Ингэж бичих гэсэн асуудал гараад ирж байгаа. За тэгвэл энд мөнх гэсэн. За мөнх. За мо. За тэгвэл ихэнхлэг бичнэ. За мөнх. За энд болохоор бас тийм ээ. Тэг х үсгийн өмнө орсон эн үсгийг ихэнхлэхээр бичнэ гэдэг энэ зарчмаараа л байна. Өөрөөр хэлбэл монгол хэлэнд ингээд мөнх гэд энэ ийм нийлц байхгүй. Өөрөөр бага анхлаг нэмэхэд х гэсэн нийлц байхгүй. Тийм учраас бид яах вэ гэхээр энэ кирилл бичигд ингэж болдог боловч угтаа кирилл бичигд г х ишийн өмнө орсон энэ үсгийг ямагт ихэнхлэхээр бичнэ гэдэг ингээ ойлгочих хэрэгтэй. Ихэнхлэхээр бичнэ гэдэг. Тийм учраас одоо унш гэж байна.
унш. Ихэнхлэг бичиг нь байна. Унш. За мөнгө гэж байна. Мөнгө гэдгийг мөнгөө гэж ингэж бичдэг. Анх гэсэн үг байж байна. Анхаа гэж бичлээ. За ингээд дунш гэж байна. За тэгэхээр бид бүхэн нэг зүйлийг ойлгосон. Яг юу гэсэн хэрүүл тийм ээ. Шууд ерөөсөө тэгэл иш үсгийн өмнө эн үсэг орсон бол тэр эн үсгийг ямагт ихэнхлэгээр бичээ гэдэг. За ханш гэж байна. Ханш. За тэгэхээр эндээс ургуулад бид юу гэж ойлгох ёстой гэхээр тийм ээ. Монгол бичигт тийм ээ. Одоо энэ бол эн гэсэн үг шүү дээ. Эн зөвхөн эн үсэг. Нөгөө цэгтэй бичдэг. Өөрөөр хэлбэл бидний нөгөө энэ эн үсэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эн үсгийн дараа х г иш гэсэн ийм угсрал байхгүй. Энэ угсрал энэ хаана одоо энийг яаж бичих вэ гэхээр энийг ерөөсөл ихэнхлэг нэмэх нь х г иш гэсэн ийм угсрал байна гэж. Ингэж ойлгоорой. За тэгэхээр бид энийг байхгүй гэдэг нь болохоор энэ хоёр жишээгээр ингэж гаргаж өгсөн байна шүү дээ. Энийг байхгүй гэдэг. За тэгэхээр бидний энэ гаргасан энэ загвар болохоор маш олон үгийг зөв бичих одоо үндэслэлж өгнө гэж тэгж ойлгох хэрэгтэй. Чи ингээд тийм ээ сүнх гэсэн үг байвал хэгийн өмнө орж байна. Энийг ихэнхлэгээр бичих юм байна. За ингээд цонх гэж байна. Тийм үү? За хэгийн өмнө орж энийг ингэж бичих юм байна. За тэгвэл одоо ингээд ганган гэж гэгийн өмнө орж энийг ихэнхлэгээр бичих юм байна. За одоо ингээд тийм ээ цэнгэг агаар гэж. За энэ гэгийн өмнө орж ихэнхлэгээр бичих юм байна. Гэх мэтэр одоо энэ одоо загвараалаг мэдчих юм. Тэр монгол хэлэнд байгаа тэр хэлбэрийг монголчууд ямагт ингэж байна. Энэ ерөөс монгол үгийн хүрээнд ерөөс ямар нэг зөрөх тохиолдол байхгүй. За тэгэхээр үгийн дунд ихэнхлэг орох хамгийн одоо тогтвортой одоо тийм одоо байрлал одоо нэгдүгээрт энэ байна. За хоёрдугаар асуудал. За тэгээд монгол хэлэнд энэ дээр нэмэх нь эс гэсэн ийм угсрал байна. Одоо бид нар угсрал гэж хэлэхэд бол мэддэг болцсон. За тэгэхээр энэ ямар үгнүүд байна гэхээр л энд ингээд за отго жинс гэдгийг энэ жинс байж байна. За данс тооцоо гэдгийг данс байж байна. За ингээд за дүнсэн тамхи гэдгийг дүнс байж байна. Энэ дээр нэмэх нь эс гэдэг маань бол нэг үгэнд байж байгаа ийм хоёр гээгүүлчийн ухсралыг хэлнэ гэж байна шүү дээ. За тэгвэл одоо энд ингээ мөн бас ингээ сонс гэдэг ингээд энэ дээр нэмэх нь энэ байж байна. За ингээд сүнс гэд энэ байж байна. За ингээд үнс гэд ингээд бүгд энэ дээр нэмэх гэсэн. Тэгвэл одоо тийм ээ яг мөн одоо тэр нийлцтэй адилхан тийм ээ маш олон одоо эн үсэг тийм ээ эс үсгийн өмнө тохиолддог юм байна. Тэгвэл эдгээрийг яаж бичих ёстой вэ гэдэг энэ асуудал. Тэгэхээр бол монгол бичгийг одоо үзэн судлана гэдэг бол энэ тодорхой хэмжээний хэлзээ мэдлэг өөртөө одоо бий болох хэрэгтэй болж хувирдаг. Тэр талаас одоо тийм ээ багш нар бол энэ талаас нь өөрөө хэрэглэгтүүнээ бэлдэх тэр талаас нь анхаараарай гэж бас хэлэх байна. За тэгвэл үүнийг монгол бичигт хоёр янзаар авч үснэ гэж. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь энэ нийлцгийг хоёр замаар шийднэ гэж байна монгол бичигт. Тэгвэл нэгдүгээрх нь яа шийдэх вэ гэвэл ихэнхлэг нэмэх нь эс гэдэг энэ нийлцээр шийднэ. За энэ ард талд нь бол ер нь ихэвчлэн бол А байна, Э байна. Эсийн ард талд. За хоёр дахь нь болохоор бол эн үсэг нэмэх нь их шиг нэмэх нь эс гэж шийднэ. За тэгэхээр эс маань болохоор дэвсгэрэлж болно, ардаа агшигтай ч байж болно. За тэгвэл энд байгаа үгнүүдээ одоо бичээд үзье. За жинс гэдгийг ингэж бичдэг юм байна. Дансыг ингэж бичдэг юм байна. Дүнсийг ингэж бичдэг юм байна. Сонсыг ингэж бичдэг юм байна. Сүнсийг ингэж бичдэг юм байна. Үнсийг ингэж бичдэг юм байна. Эндээс харлаа, эндээс ингээ хаачлаа. Тэгвэл энэ хэсэг маань болохоор нэгдүгээр хэрэгжиж байна. Энэ хэсэг маань болохоор хоёрдугаар хэлбэр бичнэ. Энэ хоёрдугаар хэлбэр бичнэ. Өөрөөр эн эс хоёрын хооронд их шиг байж байна. Эн эс хоёрын хооронд их шиг байна. Эн эс хоёрын их шиг байна гэсэн үг. За тэгвэл энийг одоо бид нар одоо тийм ээ онцлох хэрэгтэй болж ирж байна.
Энэ жинс гэдэг маань болохоор отго жинс гэдэг жинс, манжуг байна. За данс тооцоо ингээд хятад үг болно, дүнсэн тамхи, гадаад үг болно ингээд те. Ингээд ирэхээр яах вэ гэхээр энд байгаа ихэнхлийг хараарай. Энд ингээ бичсэн байна, ингээ бичсэн байна, энд ингээ бичсэн байна, энд ингээ бичсэн байна. Эндээс нэг зүйлийн одоо төсөөллийг эхлээд ингээд хийх хэрэгтэй болж ирж байна. Тэгэхээр яах вэ гэхээр энд ихэнхлийг бичнэ гэдэг бол тухайн гадаад гэдгийг бусд хүнд хэлж байгаа дохио биш юм байгаа гэдэг. Энэ одоо ойлголтыг дааж авах хэрэгтэй болж ирж байна. Тэгвэл одоо тэгвэл энэ үг яагаад тийм ээ? Энэ үг маань яагаад одоо тийм ээ ингээд энэ эсийн хооронд одоо их шиг бичвэ гэдэг ингээд гараад ирлээ. Тэгвэл энэ тийм ээ ямар одоо асуудал гарч байгаа юм? Энэ бол монгол үг. Монгол үг байх юм бол энэ хоёр гэвэлчийн дунд болохоор их шиг бичнэ гэсэн. Тэгвэл монгол үгийг яаж мэддэг юм бэ гэдэг асуудал. За тэгвэл одоо ингээд сонс гэсэн үг гэж, сонс гэсэн үг гэж. За тэгвэл одоо энд нь тийм ээ сонор гэсэн үг ингээд. За тэгвэл одоо ингээд энэ за сонсголон гэж байж байна. За ингээд ирэх юм бол бидэнд нэг зүйл ингээд харагдаж байна. Энэ сон гэсэн энэ тухайн одоо тийм ээ үг нь тийм ээ энэ бусад үгтэй адилхан одоо төрөл үгийнх нь адилхан одоо нэгэн үүр болж чадчих ингэж олон одоо ингээд энэ үл сонор сонсголон гэдэг бие биендээ ууссан тийм ээ биенээсээ ингээд хамааралтай одоо төрөл үг болж хувирна шүү дээ. Тэгвэл төрөл үгэнд нэгэн үүр болж байгаа энэ сон гэсэн ингээ гараад ирсэн. Сон гэсэн юм гараад ир. Ингэж үүр болж чадчих юм тухайн үгийг нь их хүчлэн монгол үг гэдэг тийм ээ. За тэгвэл одоо ингээд сүнс гэж байна. Сүнс гэх ингээ гэж. За тэгвэл одоо ингээд сүг. За ингээд сүр. Сүлд гэд. Тэгвэл энд одоо тийм ээ ингээ хөөж бодох юм бол сүү гэсэн энэ юм үлдэж байна. Тэгвэл энэ олон одоо үгнүүдийн тийм ээ төгсгөлд нь одоо эхлэнд нь болохоор сүү гэсэн одоо энэ хэлбэр ингээ гараад ирлээ. Тэгвэл энэ төрөл үгүүдийн үүр юм байна. Тэгвэл энэ болохоор тийм ээ ингэж олон одоо төрөл үг үүсгэж чадчих юм бол энэ язгуур болохоор энэ үг болохоор монгол үг гэж авч үздэг. За тэгвэл өшөөгөр бид үнс гэд ингээ байж гэнэ гэж бодъё. Үнс гэж байж гэнэ гэж. За тэгвэл үнс гэдэг маань болохоор тийм ээ одоо шууд ингээд үнэр тийм ээ үнэрлэхтэй үнс гэдэг ингээд тийм ээ одоо ингээд байж тийм үү. Тийм учраас энд ерөөсөө энэ бол монгол үг юм байна. Монгол үг учраас энийг яах вэ гэхээр энэ ихэнхлэг бичихгүй. Хэрвээ одоо энийг ингээд бичсэн нөхцөлдөл тийм ээ яах вэ гэхээр энд бол нөгөө нэг гадаад үгийг одоо хожмын одоо хойч үедээ таниулахын төлөө энд ихэнхлэг гэж бичдэг одоо хөвшил байгаа юм болов уу гэж таамагласан шүү дээ. Тэгвэл ингээд хэрвээ ингээд бичсэн байх юм бол энэ үгийг болохоор энэ үгийг гаднаас авсан юм байна гэсэн мэдээллийг бидэнд дамжуулж яана гэж тэгж ойлгох хэрэгтэй. Гэвч одоо тийм ээ үнс гэдэг үгийг гаднаас аавна гэж юу яах вэ? Тийм учраас бол үнс гэдэг үгийг бол тийм ээ үнүс гэж ингэж энэ тэгээд үнэрлэх гэдэг үгнээс улбаатайгаар тэгээд монгол үгэ гэдэг нь ингээд гараад ирж ах шít. За тэгэхээр энэ дээр нэмэх нь эс гэсэн энэ угсралыг хоёр янзаар бичдэг юм байна. Ихэнхлэг байж байгаа хэлбэр нь болохоор тухайн үгийг гадаад гэдгийг бидэнд дамжуулж байгаа дохио юм байна. Өөрөөр л одоо энд ингэж шүү дээ. Ингээд ганс тамхиад ингээ байж байгаа тийм үү? Гангасаа гэдэг ингээд ихэнхлэгээр бичсэн байна шүү дээ. Тэгвэл ганс гэдэг маань угтаа бол ерөөсөө монгол үг шүү дээ. За тэгэхээр эндээс үүдээд бид яах вэ гэхээр энэ ихэнхлэг л ингээд үгийн дунд эс үсгийн өмнө ихэнхлэг бичээд их юм бол энэ үгийг гадаад юм байна гэдэг тийм талаас нь харж үзээч. За тэгвэл хэрвзээ тийм ээ энэ хоёр тийм ээ хоёр дахь ингээд хоёр гэвэлчэнд хооронд ингээ ихшигтэй ингэж бичсэн нөхцөлд энэ үг маань монгол үг юм байна. Тэгвэл монгол үгийг ихэвчлэн дунд нь ингээд ихшгээр одоо ингэж халахалж бичдэг юм байна гэж ингэж ойлгоорой. Сая бид нэр энэ дээр нэмэх нэс гэдэг угсрал дээрээс гадаад үгийг ерөнхийдөө таних арга гэж авч үзсэн. Одоо тэгэхээр үгийн дундх 3 дахь тохиолдол дэнлүү гэдгийг дэнлүү бид юу хайж яах гэхээр бусд үзээгүй үсэг нь огт хамаагүй хамгийн гол нь бид энд ингээ үсэг энд явж байна. Ингээ үсэг явж байна. За тэгвэл
гэлэма гэл гэлүма нөгөө бидний мэдээ ихэнхлэг энд явж байна. Тэнд болохоор л бид зөвхөн кирилл бичгээр байдаг ганцхан энгийн үсгээр бичиж идэл энд болохоор ихэнхлэгээр бичиж байна. За яндан. За энэ бидний хайгаад байгаа юмчмод энэ байж. Д үсг юм ихэнхлэг байж байна гэдэг. Интор. За тэгэхээр интор ингээ байж байна. За тэгвэл жанжин ингээ үсг. За гуанз. За дүнчүр. Гэж. За энэ тоог болохоор ингэж бичдэг. Ингээ үсг. Дүншигуур. За тэнгэр гэдгийг бол өрөмжлөлттэйг шууд Т бичгдэн, ингээ бичгдэн, эр бичгдэн, И бичгдэн. Оройлол харахад 4 боловч гугтаавал Т ихэнхлэг эр гэсэн 3 гэрс давхрал ордог. За тэнгэр хамб торог гэдгийн хамб ингээ гараад ирлээ. Тий. Бидний одоо хамгийн гол хайгаад байгаа нь энэ шүү дээ. Энэ. Тэгэхээр бид нэр ихэнхлэгийг үгийн дунд орж байгаа энэ тохиолдлыг юу гэж ойлгох вэ гэхээр эдгээр гүйгүүлэгчдийн өмнө л орж явах юм бол ихэнхлэг бичдэг юм а гэж ойлгож болохгүй. За жишээ нь энд байж байна. Анд гэж байна. Эн гүйгүүлэгч. Манд, мэнд гээд хоёулыг нь адилхан бичдэг. Энэ эн гүйгүүлэгч. Энд гэж байна. Эн гүйгүүлэгч. Тэгэхээр Д үсгийн өмнө одоо Д гэдэг энэ гүйгүүлэгчийн өмнө эн үсэг ордог юм байна. Тэр энийг болохоор л их биш бага англигээр бичдэг юм байна. Тэгэхээр гүйгүүлэгчийн өмнө орсон эн үсгийн өмнө цэг тавихгүй гэдгээрээ цэггүй хэлбэр шүү дээ. Энэ цэггүй хэлбэр. Тэгвэл эндээс юу гэж ойлгох вэ гэхээр монгол үг байх юм бол ихэвчлэн бага англиар бичдэг. Хэрвээ тухайн хэлбэрийг ихэнхлэхээр бичсэн байх юм бол энийг гадаад үг юм болов уу гэдэг тэр талаас нь хараач гэж. Ингэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид ихэнхлэгийг бидний үгдээс яагаад одоо бага английнхээ эсрэгцүүлээд ихэнхлэг бичээд исэн гэвэл тухайн үг гадаад юм шүү гэдгийг хожмын иргэдтэй таниулах, дамжуулах тэр гол дохио тэмдгийн үүргээр ихэнхлэгийг хэрэгжилж байсан юм болов уу гэсэн энэ асуудлаас нь хандаарай гэж хэлэх байна. За дараагийн хэсэг. Үгийн дунд ордог хэсэг. За монгол хэлэнд г дээр нэмэх нь гэсэн юм ухсрал байдаг. Өөрөөр хэлбэл агнах, тагнах, эгнэх, жигнэх, магна, цогно гэх мэт. Ингээ г нэмэх нь гэсэн ухсрал. Г нэмэх нь гэсэн ухсрал. Одоо бид ухсрал гэдгийг мэддэг болсон. За тийм ухсрал байх юм бол тухайн хэлбэрийг ихэнхлэг нэмэх нь бага англиг. Тэгээ бага англигийн ард талд нь эр үг байвал а, эмэг байвал э. За энэ хоёр мөн ялгаа авахгүй шүтээр л илэрдэг. За тэгээд о байх юм бол гитсээр тийм үү? Гитсээр ингэж ирнэ гэсэн энэ хэлбэр. За тэгэхээр энд нэг зүйлийг одоо тайлбарлая. Юуг тайлбарлах вэ гэвэл энд одоо зөгнөл гэсэн үг байна гэж үт. Зөгнөл. Тэгвэл зөгнөл гэсэн үгний язгуур нь одоо хэлний боловсролгүй хүн бол энийг зөв гэж хэлж яж магадгүй. Эсвэл зөгнө гэж хэлж яж магадгүй. Тэгтэл тийм ээ язгуур гэдэг нь бол тухайн үгийн хамгийн бага одоо цааш задардаггүй утгах хэсгийг хэлнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зөгнөл гэдгийн одоо утгыг хадгалсан тэр хэлбэр бол зөгч биш, зөгнч биш. Энд юу байх вэ гэвэл язгуур нь болохоор зүм байж байгаа. Зүм бэлгтэй байжээ тэгээд зөгнөлгээ цааш явах хэрэгтэй. Тэгвэл энэ дээрээс одоо тийм энэ нөө оржээ. Тэгээд ингээ ил оржээ. За тэгвэл энэ хоёр энэ нэг дор орохороо тийм ээ нэгийгээ тийм ээ г гэсэн ингээд хэлбэрлэн гондошилдог. За тэгэхээр бид энэ бүхэн ганцхан зөгнөл гэдэг үгэн дээр байгаа хэлбэрийг бусад бүх үгэн дээр нь ингэж ойлгох хэрэгтэй гэж. За тэгэхээр энэ хэлбэрийг болохоор л агнах гэж яхавал энэ ан байж агнана. За нэгдүгээр асуудал. Эгнэх гэж яхавал эн тэнцээ. Дүгнэх гэж явал дүн тийм үү? Жигнэх гэж явал жин, тагнах гэж явал тандах, тан. За ингээд магна гэж явал ман гэдэг нь юу гэсэн үг гэхээр л одоо манлайлах гэдгийг тийм үү? Одоо магна гэж нь тэргүүн гэсэн үг тийм үү? Тэгвэл магна гэд манлайлах тийм үү? Одоо урд төрүүл гэсэн утгатай юм болно шүү дээ тийм үү? За тэгэхээр цогно гэж явал цон. За тэгэхээр ийм одоо хэлбэрүүдийг монгол үчгээр дандаа ихэнхлэг нөхөнд бага англигийн нийлцээр хүчээ гэж. За тэгэхээр эндээс одоо тэгвэл бидний хайгаад байгаа юм чи анг наах уу гэдэг. Тэгвэл монгол үч гэдэг нь болохоор тухайн нөгөө нэг язгуурын буюу агнах гэдэг үгний чинь язгуурыг нь өөрөг нь ингэж өмнөө ингэж өөртөө ингэ хадгалцдаг байх нь шүү дээ. Хэдий ярьж байгаа нь одоо кирилл дээр ийм байгаа боловч
одоо ингээд монгол үсгэрийн хадгалцдаг. За тэгвэл энэ хэлбэрийг шууд одоо аг наах гэж ингэж бичихгүй л гэж ш. Г нэмэх нь энэ нийлцээр бичихгүй шүү гэж. Энэ нэгийн тоо тавьсан энэ хэлбэрүүд, нэгийн тоо тавьсан энэ хэлбэрүүдийг бид бүхэн хараарай. Энэ нэгийн тоо тавьсан байна. Тэгвэл монгол бичигт Г нэмэх нь эн гэдэг ийм угсрал байхгүй. Ийм угсрал байхгүй. Өөрөөр хэлбэл Г нэмэх нь энэ гэсэн ийм угсрал байхгүй. За тэгэхээр энэ байхгүй хэсгийг ингэж тэмдэглэсэн байна. Байхгүй хэсэг тэмдэглэсэн байна. Эн бэлдмэ ингэж хизээж болохгүй байх нь. Эгнэ гэж бол энг нэгэ. Тэгвэл энг тэгвэл эн байж эгнэ үүснэ гэж шүү дээ. Энг нэгэ. За тэгвэл энэ хэлбэр байхгүй. Энэ хэлбэр байхгүй. За тэгвэл дүгнэлт гэж байна. Тэгвэл дүгнэлт гэж бол ингээ бидний хагаад байгаа ингээ дүн байж дүгнэлт болно тийм үү. За тэгвэл энэ дүгнэлтэ гэж шууд одоо ингээд энэ кириллээр дуудаж байгаа ашгаа шууд дүгнэлтэ гэдэг энэ хэлбэрийг байхгүй. Дүг гэдэг тийм язгуур байхгүй. Энэ бол дүн байж явах хэвээр тэр язгуурын хэлбэрийг сэргээж гаргаж ирж шүү дээ. Тэгэхээр монгол үч гэдэг нь бол шууд өөрт нь байгаа хэлбэрийг сэргээгээд гаргаад нэгэ ирлээ. За энэ хэлбэр байхгүй. Тагнуул гэж байна. Тэгвэл энэ бидний хайгаад гэсэн тан гэдэг. Тийм үү? Тангна гэж үчнэ гэж. Энэ ихэнхлийн багал нийлцээр үчнэ. Тангна гэж. Тэгвэл тандж яж тийм үү? Тэр хэлбэр нэг язгуур нь сэргээ гараад ирлээ шүү. Тэгвэл шууд энийг тагна агуул гэдэг тагна агуул ингээд одоо тогооны таг шиг таг гэдэг тиймэрхүү байдлаар шууд цаашаа явна гэж байхгүй гэж шүү. Тэгвэл энэ хэлбэр байхгүй. Нэгийн тоонууд бүгд байхгүй хэсэг. За тэгвэл магна гэж тийм үү? Манлайлах гэж тийм үү? Ман гэж ингэж байж тэгжээж бид нэр ингэж байна. Түүнээс шууд хэлж байгаа шиг магна гэж ингэж байхгүй. Хүүхдүүд ингэж бичих гэдэг. Тэгэхээр энд яг хөрөд хэлний жоохон одоо боловсрал тийм ээ. Энэ язгуурыг сэргэн гаргаж ирж байгаа тийм хэлбэрийг нь нэгдүгээр санах ёстой, хоёрдугаар монгол үгч нь өөрөө тэрийг өөр дээр ингээ гаргаад ирж байна гэж ойлгох ёстой. За тэгэхээр үгийн дунд ихэнх ордог тохиолдлуудыг бид нэр 4 тоон тохиолдлоор нь задлж авч үзлээ. За дараагийн хичээлээр үгийн хандлагт ихэнхдгийг одоо хэрхэн яаж бичдэг тохиолдлуудыг гаргаж авч үзэх болно. Ингээд үгээр өнөөдрийн хичээл өндөрлж байна. За баяр та.